Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. За энэ 7 хоногийн тоймын эхэнд Орос Украины эхийн хэлцээрийн асуудал хаана ямар шатандаа өргөжлөн явж байгаа. За ингээд өнгөрч байгаа 7 хоногийн баасан гарагт болсон хоёр талын уулзалтаас хойш өнөөдрийг хүртэл ер нь ямар үйл явдлууд болж өрнөсөн талаарх энэ үйл явдлын эргэн тойрох мэдээллийг хүргэхээр бэлдээд байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Туркийн Стамбул хотноо явагдсан Оросын албаны улс Украины хоорондох эхийн шатны яриа хэлцээний эхний энэ сүүлийн өнгөрсөн 3 жилийн хооронд явагдаж байгаа эхний удаагийн энэхүү яриа хэлэлцээний төгсгөлд төдийлөн тийм дөрвтэй үр дүн бол гараагүй байгаа. За энэ уулзалтаас ямар үр дүн гарсан бэ гэхээр талууд тус бүр мянган олзны цэргүүдийг солилцохоор тохиролцсон. За мөн анхандаа Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин өөрөө санал тавьж урайлж байсан хэдий ч энэхүү эхний уулзалтаас бол энэ тодорхой үр дүнгүй ийм уулзалт болж өнгөрсөн талаар бол олон улсын зүгээс мөн ажиглагч шинжлэлийн зүгээс бол дүгнээд байна. За 90 гаруй минутын турш үргэлжилсэн уулзалтын төгсгөлд талууд харилцан итгэлцэлтийг бий болгох зорилгоор эхний ээлжинд олзны цэргүүдийг солилцохын сацуу мөн гал зогсоох урьдчилсан нөхцлүүдэд бичгээр харилцан солилцож за ингээд ахин уулзаж гал зогсоох асуудлаарх яриа хэлэлцээг дараагийн төвшөнд өргөжлүүлэхээр тохиролцсон талаар уулзалтыг зохион байгуулсан зуучлагч Турк улсын гадаад иргэн сайд Хакан Фидан мэдгдсэн юм аа. За уулзалтад бол Украины төлөөлөгчдийн багийг ахлан оролцсон тус улсын Батлан хамгаалахын сайд Рустем Умеров дараагаар нь сэтгүүлчдтэй уулзах үеэрээ эхийн яриа хэлцээний дараагийн шатанд хоёр улсын төрийн тэргүүн нарын нүүр тулсан уулзалт бол байх ёстой юм өөрийн байр суурийг тэрээр илэрхийлсэн. За Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэхүү асуудлаар өнгөрсөн бям гарагт хийсэн мэдээлэлтэй хоёр тал зарим тодорхой тохиролцоонд хүрсний дараа Украины ерөнхийлөгч Зеленский Оросын албаны улсын ерөнхийлөгч Путин нарын хоорондох уулзалтыг бол зохион явуулах боломжтой гэж мэдэгдсэн. За түүнээс дараагийн шатны уулзалт төлөвлөгдсөн хэсэг талаар асуухад тэр бол мэдээж эхний уулзалтаар тохиролцсон мянган олзны цэргийг тус бүр харилцан солилцож мөн гал зогсоох урьдчилсан нөхцөлийг тохирсны дараагаар яригдах асуудал хэмээн хариулсан байгаа. За хэрвээ энэхүү уулзалтаар тохиролцоод байгаа тус бүр мянган олзны цэргийг солилцоо амжилттай явагдах юм бол энэ нь Орос Украин талд нь давтснаас хойш хамгийн олон тооны олзны цэргийг харилцан солилцсон явдал болох юм аа. За ийхүү дөрвтэй үр дүн гараагүй хоёр талын эхний шатны эхийн яриа хэлцээний дараа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Оросын албаны улсын ерөнхийлөгчтэй утсаар холбогдсон ярилцаж за дараа нь Зеленский НАТОгийн гишүүн орнуудтай бол мөн утсаар холбогдсон ярих болно гэдгээ мэдгдсэн байгаа. За тэрээр өөрийн нийгмийн сүлжээний Truth Social хуудсандаа бичсэн нийтлэлдээ даваа гарагт би Путинтай ярилцсан. За гэдгээ бол мэдгдсэн. За ингээд Путин хэлсэн мэдгдсэн ясаар Трамп Путинтай даваа гарагт бол утсаар холбогдсон ярилцсан. За Украины дайныг зогсоох асуудлаарх тэдний яриа 2 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн хэдий ч гал зогсоох тал дээр дөрвтэй үр дүнг бол гаргаж чадаагүй. За Трамп тэдний хооронд дажгүй сайн яриа өрнөсөн, ярианы өнгө аясч маш сайн байсан гэд Орос Украин улсууд гал зогсоох асуудлаар нэн дээр яриа хэлцээг эхлүүлэх болно. Мөн хамгийн чухал нь энэ дайныг дуусгах болно хэмээн өөрийн Truth Social нийгмийн сүлжээний платформд бол бичсэн. За тэрээр мөн зөвхөн хоёр тал л яриа хэлцээний нарийн ширээний бол мэдж байгаа. За тэд инхий үйл явцыг урагшлуулахын тулд шууд хэлэлцээ хийх ёстой юм бол мэдгдсэн юм аа. За Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Трамптай мэдээлэл солилцсон, бүтээлч яриа явуулсан гэдгээ тодтогч хэрвээ шаардлагатай тохиролцоонуудад хүрч чадах юм бол түр гал зогсоох боломжтой юм мэдгдсэн байгаа. За тэрээр Оросын албаны улс Украины талтай ирээдүйд боломжит энхийн гэрээ хэлцээр байгуулах тухай харилцан ойлголцсны санамж бичгийг бол байгуулахад бэлэн хийгээд энэ чиглэлд үргэлжлүүлэн ажиллах болно гэдгээ бид Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй тохиролцсон гэж бол мэдгдсэн байгаа. Путин мөн өмнө нь удаа мэдэгдэж байсанчлан энэ дайн хямрал гарах болсон суурь шалтгаануудыг устгах нь Оросын албаны улсын тодорхой байр суурь юм гэдгийг цохон тэмдэглэсэн юм аа. За даваа гарагт мөн Дональд Трамп Украины төрийн тэргүүнтэй утсаар холбогдсон ярилцсан. Украины ерөнхийлөгч Зеленский Киев хотноо хийсэн мэдээлэлдээ яг түүхэн шийдвэрлэх мөч ирээд байгааг онцолж
яриа хэлцээнд Америк болон Европын холбооны төлөөлөгчд бол заавал оролцох ёстой гэдгийг тодтогч Америк нэгдсэн улсыг яриа хэлцээнээс зайгаа барьж холдохгүй байхыг уриалж галз зогсоох яриа хэлцээг эхлүүлэх асуудлаар Москвагаас сураг ажиг хүлээн суусаар байна гэдгийг бол илэрхийлсэн байгаа. За тэрээр мөн бид эхлээд Оросын талын саналыг харах шаардлагатай байна. Тэгж байж бид өөрсдийн бодлыг зэгцлэх хэрэгтэй. Хэрвээ бид Оросын тавьсан саналыг дэмжих боломжгүй бол бид Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай өөр боломж бололцоогоо хэлэлцэх хүсэлтэй байна гэсэн ийм зүйлийг ярьсан ба. За харин Трамп Путинаар нүүр тулж уулзахаар төлөвлөсөн хэсэг талаар бол огт дуртаагүй. За ингээд 2 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн тэдний утасны ярианаас Орос Украины талууд гал зогсоох яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлж инхийн гэрээ байгуулах тухай харилцаа ойлголцлын санамж хүчийг байгуулахад одоо бэлэн гэсэн ийм хоёр одоо зүйлээс өөр дөрвтэй үр дүнд бол хүрээгүй. За зарим ажиглагчид бүр одоо Трампын дайныг зогсоож хоёр улсын хооронд инхийн гэрээ байгуулахад зуучилж байсан одоо энэ өмнөх өөдрөг байдал нь бол үгүй болж зөвхөн хоёр талд яриа хэлцээнийхээ нарийн ширийг мэдэж байгаа гэж хэлснээрээ тэдний хоорондоо уулзраа олцгоо хэмээн орхиж Америк нэгдсэн улс хэлцээрийн ширийг бүр мөсөө орхиж магадгүй гэдгийг илэрхийлсэн дохой боллоо гэж бас мөн дүүзээд байгаа. За Трамп мөн даваа гарагт хэлсэн мэдээлэлтэй энд бол маш том эго давхар нөлөөлж байна. Гэхдээ ямар нэг зүйл бол мэдээж болж үр дүн гарна гэж би бодож байна. Хэрвээ үр дүн гарахгүй бол би зүгээр л нэрээ татаж тэд өөрсдөө цаашаа явах хэрэгтэй болно хэмээн мэдгдсэн нь бас одоо дээрх ажиглагчдын байр суурийг бол бас баталсан ч гэж хэлж болохоор үг хэлсэн байгаа. За Трамп мөн Америк нэгдсэн улс хоёр улсын хооронд зуучилж байгаа яриа хэлцээрээс холдохгүй гэдгээ одоо мэдгдсэн хэдий ч тэднийг дайнаа зогсоохыг шахаж шаардхаа хизээ болох вэ гэдэг улаан зураас түүний толгойд бол байгаа хэмээн хэлсэн байгаа. За ингээд ер нь бол Орос Украин үргэлжлээ цаашаа гал зогсоох асуудал арахын яриа хэлцээгээ бол үргэлжлүүлэх нь бол тодорхой болж байна. Гэхдээ Трампын зүгээс бол одоо тэднийг дахиж одоо юу гэдэг санал тавих ч гэдэг юм уу ийм зүйлээс бол хоошоо суухаар харагдж байна. Эсвэргээрээ Оросын холбооны улсын зүгээс энэ дайныг удаашруулах ийм бас хүсэл байгаа гэдэг нь бол бас давхар харагдаад байгаа юм аа. За ингээд үргэлжлээд Брюссел хотод мягмар гарагт Европын холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалт зохиогдсон. Энэ уулзалтын дараагаар Европын холбооны зүгээс Оросын эсрэг нэмэлт шинэ багц хориг арга хэмжээ авч байгаагаа бол зарласан байгаа. За Оросын холбооны улсын эсрэг багц хоригийн талаарх мэдээллийг Европын холбооны гадаад харилцаа аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кая Каллас хэлсэн. За Европын холбооны энэхүү шинэ хоригт 189 одоо сүүдрийн хөлөг онгоцуудыг бол багтаасан гэдэг мэдгдсэн байна. За эдгээр нь Оросын эсрэг авч хэрэгжүүлсэн одоо хоригоос зайлсхийж өөр улсын туг далбаанд ор Оросын газрын тос болон байгалийн хийг далаагаар тээвэрлэдэг хууль бус ачааны усан онгоцууд юм. За ингээд энэхүү нийтдээ Европын холбоо Оросын 350 орчим ачааны усан онгоцуудын эсрэг хоригийг бол тавиад байна. За түүнчлэн зарим албаны хүмүүс хэлийн хориг тавьж хөрөнгийг зарцаагаас гадна зэвсгийн үйлдвэрлэлд давхар ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүн болон технологиг Оросын холбооны улсад экспортлж өгөөрэй. Украины эсрэг төрөмгийн дайнж буй Оросын зэвсэг түвшинд дэмжлэг үзүүлж байгаа 31 хуулийн этгээд компани аж ахуйн нэгжийн эсрэг хориг тавиад байгаа гэдэг бол мэдгдсэн. За тэдгээрийн донд Турк болон Вьетнам зэрэг 3 дахь улс орнуудад байрладаг компаниуд одоо багтаад байгаа юм аа. За 7 хоногийн дундуур мөн одоо Оросын холбооны улсын ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тус улсын Украинтай инхийн хэлэлцээр байгуулах тухай харилцаа ойлголцлын санамж хүчийг бэлтгэх тодорхой хугацааг бол огт зарлаагүй гэдгийг бол мэдгдсэн байна. За Песков Америк нэгдсэн улс Оросын холбооны улсын төрийн тэргүүнүүд утсаар холбогдсон ярилцсны маргааш өдрөн дээрх мэдээлэл хийсэн. За тэрээр хэлэхдээ Украин улстай инхийн хэлэлцээр байгуулах тухай харилцаа ойлголцлын санамж хүчийн төслийг гаргаж бэлтгэх нь тун ярвигтай ажил гэдгийг тодтогч үүнд ямар нэгэн хугацаа товлох ямар ч боломжгүй гэдгийг бол хэлсэн байгаа юм аа. За ингээд энэ 7 хоногийн дундуур бас нэг сонирхолтой мэдээлэл гарсан. За Оросын холбооны улс Украины хоорондох техникийн түвшний яриа хэлэлцээ эх 7 хоногт Ватиканд явагдаж магадгүй гэсэн одоо ийм мэдээлэл гарсан байгаа. За энэ талаар Финляндийн ерөнхийлөгч Александр Стуб лав гарагт дотоодын Илэ телевизийн сувагт ярилцлага өгөхдөө бол хэлсэн. За тэрээр өнгөрсөн 7 хоног Турк улсад явагдсан Орос Украины хоорондох инхийн яриа хэлцээний эхний шатны араас Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уцаар ярилцсаныхаа дараа инхүү Ватиканы талаар олзохолцуулсан юм а. За Александр Стуб мөн Америк нэгдсэн улсыг хоёр талын хоорондох зуршлагчийн үүргээсээ ухраагүй бөгөөд Европ гал зогсоох хэлцээрт улам бүр оролцож эхлэх байгааг бол онцлсан байгаа. За энэ 7 хоногт католик шашны шин тэргүүн Ромын пап 14-р Лео хоёр талын хоорондох яриа хэлэлцээг Ватиканд явуулах саналыг одоо
50 гарч ирсэн талаар бол их сурвалжууд мэдээлсэн. За түүний хувьд бол дан ганц Орос Украины дайн гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрт үргэлжилж байгаа хямрал зөрчлийг инхийн тайван замаар шийдвэрлэхийг бол одоо уриалаад байгаа. За Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони ч мөн дээрх саналыг дэмжиж байгаагаа бол мөн цухас мэдэгдсэн юм аа. За Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин түүнд Ромын папаар сонгогдсон явдалд нь баяр хүргэсэн мэндчлэгийг илгээсэн бол Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн 8 гарагт Ватиканд Ромын паптай биечлэн одоо уулзсан юм аа. За ингээ ямар тач Америк нэгдсэн улсын зүгээс бол Сауди Арабид хоёр талын галзгсох яриа хэлцээг явуулахыг бол одоо санал болгож байсан. За дараагаар нь Путиний зүгээс Туркийн Стамбул хотноо одоо энэ яриа хэлцээг бол эхлүүлээд байгаа. За тэгвэл одоо Европын талаас Ромын пап одоо хоёр улсын дайныг зогсоох тал дээр бас ингээд дараагийн нэгэн одоо бас зуучлагч болон гарч ирж за ингээд Ватиканд бас энэ уулзалтыг явуулах саналыг бол одоо бас энэ 7 хоногт гарган тавиад байна. За үргэлжлээд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп одоо Путиний тухай хэлсэн зүйл Америкийн Wall Street Journal сонин 5 гарагт нийтлэгдсэн энэ мэдээлэл бол бас нэлээд олонний анхаарлыг татаад байна. За юу болсон бэ гэхээр Трамп Путинийг Украинд эхлүүлсэн дайнаа зогсооход бэлэн биш байгаа талаар Европын удирдагчдад одоо хэлсэн гэсэн ийм мэдээллийг хэд хэдэн их сурвалжийг дурдан тус сонин бол мэдээлсэн ба. За энэхүү санд мэдээлснээр Трамп Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинтэй 5 дугаар сарын 19-нд утсаар ярилцсаныхаа дараа мөн өдөр Украины ерөнхийлөгч Зеленский, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Финляндийн ерөнхийлөгч Александр Стуб, Холбооны бүгд найрамд Герман улсын канцлер Фридрих Мерц, Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейн, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста нартай утсаар ярилцсан. За энэ утсаар ярилцах үеэрээ Оросын албаны улсын ерөнхийлөгчийг дайнаа зогсооход бэлэн биш байгаа. Учир нь тэр Орос улс энэ дайнд ялж байгаа хэмээн өөрийгөө бодож байгаа гэж хэлсэн гэдгийг бол мэдээлсэн ба. За Путинтэй утсаар ярилцсаныхаа дараа Трамп Москва Киевийн хооронд зуужилж байгаа ажлаа зогсоож болцшгүй талаараа мөн одоо цохолцуулсан. За Америк нэгдсэн улсын зүгээс Украины дайныг зогсооход чиглэгдсэн олон үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа ч Оросын албаны улсын талаас Путиний зүгээс одоо гал зогсоох болон энхийн гэр хэлзэр байгуулах тал дээр төдийлөн хөдөлж өгөхгүй байгаа. За ажиглагчдын үзэж байгаагаар бол Оросын албаны улс гал зогсоох асуудалд нааштай эерэг байр суурь илэрхийлж байгаа мэт харагдавч үүнтэйгээ нэгэн зэрэг дайны үйл ажиллагаа өргөжлүүлэх сонирхолтой харагдаж байна гэсэн ийм зүйлийг бол ажиглагчд ярьж байгаа. За хэдийгээр энэхүү Трамп Путинийг дайнаа өргөжлүүлэх сонирхолтой байгааг ойлгож мэдсэн боловч цагаан ордны зүгээс одоогийн байдлаар гал зогсоохын хэлэлцээр байгууллагад чиглэсэн зуучлалын үргээсээ хараахан татгалзаагүй одоо хэвээрээ байсаар байна. За мөн хэдийгээр Америк нэгдсэн улсын холбоотон түнш улс орнуудын одоо бухимдал өсөн нэмэгдэж байгаа гэдэж Трампын засаг захиргаа Оросын албаны улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ мөн одоо авалгүй Москваг шийтгэлгүй нөхцөл байдлыг одоо ажиж харсан байдалтай. За мөн одоо зуучлалын үргээ гүйцэтгсэн хэвээрээ одоо энэхүү үргэлжилсээр байна. За харин Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Оросын албаны улс Украины хилийн дунд аюулгүй байдлын хамгаалтын бүс байгуулах шийдвэр гаргаснаа бол мэдэгдсэн. За тэрээр пүрэв гарагт Оросын албаны улсын засгийн газрын гишүүдтэй дүрстэй холбогдсон хийсэн хурлын үеэрээ Орос Украины хилийн дагуу аюулгүй байдлын буфер зон буюу одоо энэ хамгаалтын бүс байгуулах зарлиг тушаал гаргаснаа бол зарлан мэдэгцээ. За Путин мөн хилийн дагуу хамгаалтын бүс байгуулах асуудал дээр тус улсын зэвсэг түвшин ажиллаж эхлээд байгааг мэдээлсэн ч хоёр улсын хоорондох энэхүү буфер зоныг хизээ байгуулах тухай тодорхой товыг бол зарласангүй. За тэрээр мэдэгдэлтэй Оросын эсрэг дайтаж байгаа Украины зэвсэг түвшин болон бусад улс орны хөлсийн цэргүүдийн байлдааны арга техникийг террорист маягийн арга одоо хэмээн тодорхойллоо. За түүнчлэн Оросын хилийн орчмоор одоо үзүүлж буй Украины зэвсэг түвшний дайралтад өртөд байгаа Курск, Белгород, Брянскийн оршин суугчдад нэмэлт дэмжлэг тусалцаа яаралтай шаардлагатай байгааг бол онцолсон юм аа. За харин энэ үеэр Украины ерөнхийлөгч Зеленский Оросын Курск болон Белгород мужийн Украины зэвсэгт мужид одоо Украины зэвсэг түвшин цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж за Украины Суми болон Харьков мужийг идэвхтэй хамгаалан тулалдж байгаа талаар бол мэдээллээ. Мөн тэрээр Оросын албаны улсыг энэ дайныг зогсооход бэлэн биш хэмээн хэлж Америк нэгдсэн улс болон Европын улс орнуудыг Оросын эсрэг аюулгүй байдал батлан хамгаалах салбар эдийн засаг болон улс төрийн дарамт шахалт үзүүлэхэд хамтран ажиллахыг уриалаад байна. За тайм хөтөлбөр үргэлжилж байна. Тэгээ үргэлжлээ та бүхэндээ бас зарим нэгэн 7 хоногт болсон онцлог үйл явдлуудыг тавьж хүргэе. За Израиль улсын зэвсэгт хүчин
Газын зурвас одоо хуурай газрын цэргийн ажиллагааг одоо эрчимжүүлж эхэлснээ болон өнгөрсөн 7 хоногийн сүүлээр зарлаж улмаар одоо цэргийн ажиллагааг бол эхлүүлээд байгаа. За энэ хооронд мөн одоо нэгдсэн үндэсний байгууллагын одоо тусламж бүхий 90 гаруй ачааны машин одоо газын зурвас нэвтрэн орсон суугчдад бол хоол хүнс тараагдж эхлэегүй байна гэсэн мэдээлэл бол бас гарсан байгаа. За тэгэхээр цэргийн газын зурвас томоохон хэмжээний хуурай газрын цэргийн ажиллагааг эхлүүлээд байгаа Израиль улс одоо тус бүсэд хүнсний тусламжийг нэвтрүүлэхээ бол давхар мэдэгдсэн. За ингээд энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор нэгдсэн үндэсний байгууллагын одоо хүнсний тусламж атсан олон зуун автомашинууд бол одоо энэ бомбтод дараалан ир зогсоод байгаа. Тэдгээрээс 90 гаруй автомашиныг, ачааны машиныг одоо тус газын бүсэд бол нэвтрэн оруулаад байгаа хэдий ч оршин суугчдын бол одоо тараагаагүй байна гэсэн мэдээлэл гараад байгаа. За тэгвэл 7 хоногийн сүүлээр баасан гарагт бол одоо тодорхой хэмжээний хүнсийг бол инхүү тарааж эхэлсэн гэсэн мэдээлэл бол гарсан юм а. За мөн Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху орон нутгийн цагаар 5 гаругийн өдөр шивлэлийн бахварал зохион байгуулсан. За энэ үеэрээ тэрээр Хамас бүлэглэлийн дефакто удирдагч Мохаммед Синварыг хөнөөсөн байж магадгүй гэдгийг бол мэдгдсэн байгаа. За Газын зурвасдах Израилийн цэргийн ажиллагааны үр дүнд Хамас бүлэглэлийн цэргийн удирдагч Мохаммед Синварыг хөнөөсөн байж болзошгүй гэдгийг мэдгдсэн. За мөн дээрэс нь тэрээр богино хугацаанд гал зогсооход бэлэн, гэхдээ гал зогсоох нь түр хугацааных байх ёстой. Цаашид Газын зурваст зохицуулт хийхийн тулд Израиль улс Газын зурвасыг бүхэлд нь хяналтандаа байлгах болно хэмээн мэдгдсэн юм а. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Путингийн давталганоос хамгаалалт зориулалтаа нэн шин үеийн Golden Dome буюу алтан бөмбөр хэмээх системийн загварыг сонгож төрийн тэргүүнээр ажиллах 2 дахь бүрийн эрхийн хугацаанд амжиж энэхүү системийг ажиллагаанд оруулна гэдгээ энэ 7 хоногт мэдгдсэн байгаа. Тэрээр мягмар гарагт цагаан орны 100 танхим 175 тэрбум $, өртөг бүхий Путингийн давталганоос хамгаалах алтан бөмбөр системийн төлөвлөгөөг зарлан танилцуулж энэхүү хөтөлбөрийн удирдагчаар Америк нэгдсэн улсын сансрын зэвсэг түвшний сансрын ажиллагааны дэд даргын албыг хашиж байгаа генерал Майкл Гэтлэйнийг нэрлэн томилгоо мэдгдсэн. За Трамп өнгөрсөн 1-р сар тангар ургаж өөрөх талбанд орох үед л Америк нэгдсэн улсыг орчин үеийн баллистик болон далавчид Путин гэх зэрэг болзошгүй агаарын давталгаа аюул занал хилээс хамгаалах зориулалт бүхий цоошин системийг танилцуулна гэдгийг бол цохос мэдэгдэж байсан юм. Тэгвэл тэрээр мягмар гарагт хийсэн мэдэгдэлтэй алтан бөмбөр систем түүнийг алтан тушаалаас буухаас ажиллагаанд орох бөгөөд сансраас харавсан Путинг чамдан устгах хүчин чадалтай байх болно хэмээн онцолсон. За Трампын онцлоод байгаа энэхүү систем нь эсрэг талын харавсан Путингийн давталгааг илрүүлэн чиглэлийг нь тогтоож амдан устгах чадалтай олон зуун хиймэл дагуулуудын нэгдсэн сүлжээнээс бүрдэх юм байна. Дэлхийн нийтийг хамарсан COVID-19 вирусын цар тахлын үеэр гарсан алдаа дутагдал олон улсын хамтын ажиллагаа хариу үйлдлийн доголдол зохион байгуулалтгүй байдал нөөцийн төлөөх өрсөлдөөн зэрэг эрсдлүүдээс зайлсхийж ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахлын эсрэг тэмцэл тандалт хяналт судалгаа зэрэг олон улсын хамтын ажиллагааг нэгдмэл уялдаа холбоотой болгож вакцины судалгаа болон хуваарлалтыг бүх улс орнуудад хүртээмжтэй болгоход чиглэгдсэн олон улсын гэрээг мягмар гарагт баталлаа. За Швейцарын Женев хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв байранд зохион байгуулагдаж байгаа тус байгууллагын чуулганы үеэр батлагдсан Pandemic Agreement буюу цар тахлын гэрээний баримт бичгийг 3 жил хэлэлцсэний эцэст өнгөрсөн сард эцэслэн боловсруулж энэ сард инхүү амжилттай батлаад байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 75 жилийн түүхэнд 2 дахь удаага ийм төрлийн олон улсын хэлэлцээр төрсэн тохиолдол болсон бөгөөд анхных нь 2003 оны тамхины хяналтын хэлэлцээр байсан юм а. За тус гэрээнд шинэ өвчний талаарх мэдээллийг улс орнууд маш түргэн хугацаанд хуваалцах, эрдэмтэн судлаач болон эмийн компаниудад эмчилгээ, вакцин боловсруулахад илүү хурдан ажиллах боломжийг баталгаажуулах зэрэг хамтын ажиллагааны чухал зүйл залтуудыг багтаан оруулаад байна. За цар тахлын гэрээг Дэлхийн эрүүл мэндийн ассамблеийн чуулганы үеэр санал хурааж дэмжин баталсны дараагаар тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус 5 дугаар сарын 20-ны өдрийг түүхэн өдөр хэмээн онцолж тус гэрээг бүх нийтийн эрүүл мэнд, шинжлэх ухаан, олон талт хамтын ажиллагааны ялалт хэмээн тодорхойлж гэрээг баталснаар улс орнууд хамтдаа ирээдүйд гарч болзошгүй цар тахлын эсрэг тэмцэж дэлхийн ертөнцөө илүү дээр хамгаалж чадхаар боллоо хэмээн мэдгдсэн юм а. За энэхүү гэрээний гол цөм болсон нэг санаачлаг бол патоген буюу эмгэг төрүүлэгчийн мэдээлэл нэвтэрч хуваарлах систем бөгөөд энэ нь ирээдүйд гарах цар тахлын үеэр эмийн компаниуд хоорондоо илүү хурдан мэдээлэл солилцож шинэ эм бэлтгэлээр илүү хурдан ажиллах боломжийг олгох юм а. За
Гэрээнд нэгдэн орсон улс орнууд 2026 оны 5 сар хүртэл дээрх эмгэг төрүүлэгчийн мэдээлэл нэвтэрч хуваалцах механизмын нарийн ширийн асуудлаа задлан хэлэлцэж нэгдсэн тохиролцоонд хүрэх үүрэг хүлээж байна. За дээрх механизмын асуудлаар эцсийн нэгдсэн тохиролцоонд хүрсний дараа улс орнуудын засгийн газар цар тахлын гэрээг сойрхон батлах бөгөөд дэлхийн 60 улс орн сойрхон батлсан тохиолдолд цар тахлын эсрэг олон улсын гэрээг хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм а. Та бүхэндээ дэлхийн тоймын хөтөлбөрөөр хүлээн анхаарлаа хандуулсан баярлалаа.